Монгол Ардын Хувьсгал намын дарга энх хоёрыг авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлтийг 2 дугаар сарын 16-ны өдөр засгийн газар хүргүүлсэн. Ингэснээр шадар сайдад нэр дэвшээдсэн энх хоёр нь тухайн ажилд томилогдох боломжгүй болж байгаа юм а. Тэгвэл өнөөдөр авилгатай тэмцэх газраас тухайн дүгнэлтэнд бичсэн мэдээллийг хүргэлээ. Үүнд нэр дэвшигч энх хоёр нь ялтаа байх хугацаанд гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоом зөрчиж, гүйцэтгэх ажлын тухай хуулиар хоригдсон үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан, гэрээгээр халахвчлан бусдын өмч хөрөнгийг зайлилсан, бусдаас их хэмжээний хээл хахуул авсан хэрэгүүдэд холбогдсон шалгагдаж байгаа зэрэг нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 зааснаар тухайн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бий болсон хэмээн бичжээ. Энэний ялтай байдал бол одоо холбогдох хууль эрхтэн байгууллагуудаас авсан лавлгаагаар бол дуусаагүй байна гэсэн ийм лавлгааг бол хөргүүлсэн. Дээр нь нэмээд өнөөдөр мөрдөн байцаагтын шатанд энэ хүний бас хэд хэдэн эрүүг хуулийн заасан зүйл ангит холбогдох хэрэг шалгаж байгаа тухай одоо мэдээллийг мөн засгийн газарт хүргүүлсэн байж байгаа. Түүнчлэн Монгол Улсын шадар сайд нь улс төрийн албан тушаал тиймээс хуулийн заасанчлан ялгууд тооцох буюу ялгуу болох хугацаанд дуусаагүй тохиолдолд тухайн албан тушаалд томилохыг хориглоно гэжээ. Харин энэхүү хуулийн заасан хугацаа нь 2017 оны 8 дугаар сард дуусгаар болох нь.